үзэгчтэй. Өнөөдрийн бизнесийн төвцөг хөтөлбөрт санхүүгийн доктортой байдлын ажлын албаны дарга ган гэрэл хүрэлцэн ирээд байна. Бид банкны салбарын нөхцөл байдлаас санхүүгийн доктортой байдлын талаар ярилцах болно. Өнөөдөр бидний урилгыг авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр санхүүгийн секторыг илэрхийлэх гол одоо салбар гэдэг утгаараа банкны секторын нөхцөл байдлаас эхлэе гэж бодож байна. Ялангуяа хамгийн сүүл Fitch агентлаг банкны секторын хувьд активийн хувьд бол ялангуяа чанар муудах эрсдэл өндөр байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Яг санхүүгийн доктортой байдлын тайлан тусагснаар банкны активийн нөхцөл байдлыг та яаж тодорхойлох вэ? За энэ доктортой байдлын тайланд бол 2006 оны 12 сарын 31-ний байдлаар тоонууд тусгагдсан байж байгаа. Гэхдээ би бол 1 сарын 31-ний байдлаар нэг хэдэн тоо жишээ татчих тий. Тэгэх юм бол хугацаа хатирсан зээл бол 7.2% гэж хэлж байгаа банкны нийт зээлийн багцыг. Чанаргүй зээл бол 7.2% гэж хэлж байгаа. Нийт үнэтэй бол нийт зээлийн багцын 14.3 орчим хувийг бол одоо төлөвлөлтийн эргэн төлөвлөлтийн тоглолттой зээлүүд гэсэн юм ангилалд энэ дээр зээлүүд. Эдгээр нь бол нийт багцаараа бол 1.9 их баяд орчим төгрөгийн зээл бол чанаргүй гэсэн юм ангилалд бол ороод. За энэ чанаргүй ангилалдаа бол нэг ялангуяа уул уурхай, барилгын салбар, үйл хөдлөх хөрөнгийн салбар, за зарим гадаад судалгааны салбарууд олгосон зээлийн багц бол нэлээд тийм одоо зээлийн ангилал нь нууцсан тийм шинжилгүүд байж байгаа. Энэ үднээсээ бол банкны салбарыг бол эрүүлжүүлэх шаардлага байна. Ер нь бол дэлхийн стандартад бол байхгүй хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн ангилал бол нийт зээлийн багцын 5% таарч байгаа олон улс стандартаар хэвэн гэж үздэг. Гэтэл одоо энэ маань бол 7.2% гэж үзэж байгаа. Тэгэхээр бол гарцаа авахгүй банкны салбарыг эрүүлжүүлэх, тогтворжуулах шаардлага байна гэдэг одоо шаардлагыг тавьж байгаа үднээс олон улсын валютын сангаас бас энэ засгийн газартаа яаж байгаа хөтөлбөрийн нэг одоо томоохон чухал хэсэг нь бол банкны салбарыг эрүүлжүүлэх, хөрөнгөжүүлэх ийм асуудлууд бол орж ирж байгаа. Активийн бүтэц талаас нь бас ялангуяа дотоодын 3 банк засгийн газрын үнцааснаас хамаарал өндөр байна. Ихэнх хувийг бас эзэлж байна гэсэн ийм дүгнэлтийг Fitch агентлаг хийсэн байгаа. Энэ нь бас банкны төлбөр дүргэн гүйцэтгэх чадварч гэдэг юм уу бас бусад зарим зохистой харьцааны үзүүлэлтүүдэд нөлөөлнө гэдгийг онцлсан байсан. Таны хувьд энэ активийн бүтэц талаас нь харахад ямар дүгнэлт вэ? За активийн бүтэц талаас нь харах юм бол банкны системийн төлбөр дүргэн үүсгэх чадвар бол маш сайн байгаа гэж үзэж байгаа. Нийт одоо ликвид ассет буюу одоо өндөр хөрвөх чадвартай банкны одоо кэш, бэлэн мөнгө, төв банкны үнцаас, засгийн газрын үнцаас эдгээр нь нийт одоо активийн 40 гаруй хувийг эзэлж байгаа. Энэ бол нэлээд том өндөр үзүүлэлт. Зээл бол 47 орчим хувийг эзэлж байгаа. Энэ үднээс аваад үзэх юм бол банкны хөрвөх чадвар, төлбөрийн чадрын хувьд бол эрсдэл бол маш бага байна гэж үзэж байгаа. Гэхдээ бол энэ Fitch агентлагийн дурсанаар бол арилжааны банкуд маань ялангуяа том банкуд бол нийт одоо тэр ликвид ассет хөрвөх чадвартай активийнхаа нэлээдгүй хувийг бол засгийн газрын үнд цаас нь байршуулсан байж байгаа тийм. Засгийн газрын үнд цаас бол яг үгээр засгийн газрын өөрсдийнх нь бол одоо төсвийн алдаглаа нөхөхийн тулд босгосон одоо засгийн газрын одоо үнд цаасны хэмжээ бол нэлээдгүй одоо сэрэмжлүүлэх төвшөнд бол очсон байж байгаа. Энэ үднээсээ бол бас засгийн газрыг дефолт орох үе гэдэг сэрэмжлүүлэх үүднээс бол энэ Fitch агентлаг бол тэгж дүгнсэн байж магадгүй. Гэхдээ бол миний хувийн зүгээс авч үзэхэд бол засгийн газар бол ямар ч гэсэн дотоодынхоо үнд цаасан дээр бол тийм дефолт болох эрсдэл бол харагдахгүй байна. Санхүүгийн доктортой байдлын тайланд онцлсан бас нэг үзүүлэлт бол үргийн эмзэг байдлын үнэлгээ байгаа шүү дээ. За сүүлд бол өртөө холбоотойгоор хамгийн одоо хугацаанд тулаад байсан одоо хөгжлөн банкны евро бондыг шинэ бондоор солих хэлцлийг амжилттай хийсэн байна. Ерөнхийдөө энэ үрийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт ер нь ямар байдлаар ажиглагдаж байна? За манай энэ доктортой байдлын тайлан бол ерөнхийдөө энэ одоо Монголын санхүүгийн секторын талаар нэгдсэн мэдээллийг өгөхөөс гадна Монголын санхүүгийн сектор тулгарч байгаа гол эрсдлүүдээр анализ хийж одоо доктортой байдлын зөвлөлийн гишүүдийн мэдээлэлээр хангаж тэдгээрийг шийдвэр гаргахад нь туслахаас гадна нийт пабликт одоо мэдээллийг бас өгөх зорилго. Энэ хүрээндээ бол яг өрийн өмзөг байдлын шинжилгээг бол олон улсын валютын сангийн аргачлалын дагуу хийсэн байж байгаа. Энэ өрийн өмзөг байдлын шинжилгээг одоо 5 үндс үзүүлэлтүүдийн дагуу хийж үзэхэд бол нэг үзүүлэлт нь бол одоо нэг босго төвшин гэдэг нэг анхааруулах төвшин гэсэн нэг юм үзүүлэлт байж байгаа. Тэр үзүүлэлтүүдээр бол тэр юу гадаад санхүүжилтийн хэрэгцээ гэдэг. Энэ хэрэгцээ бол яг үгээр GDP-гийнхаа нэг 15 орчим хувьд байвал одоо юуных нь босго төвшөнтэй одоо нэлээд ойртчихсан байна гэж үздэг. Гэтэл бол энэ төвшин бол 15% нэлээд ойртчихсан. А бусад үзүүлэлтүүд нь бол тэр босго төвшин үзүүлэлтээс хамаагүй өндөр төвшөнд гарч ирсэн.
Энэ нь бол яг үгээр өрийн эмзэг байдлын хувьд бол асар өндөр одоо эрсдэлтэй байна гэсэн дүгнэлтийг бол хийж байсан. Гэвч бол яг үгээр сүүлийн одоо сая олон улсын валютын сандаа ерөнхийдөө тохиролцоонд хүрээд одоо тусгай хөтөлбөр авахар боллоо. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол цаашид бол зөвхөн олон улсын валютын сан гэлтгүй бусад одоо олон улсын байгууллагууд ADB, Япон гэх мэтлэн одоо манай засгийн газартай харьцдаг одоо олон улсын байгууллага улс орнуудад хөнгөлөлтөө зээл өгөх амлалтаа өглөө. Энэ маань бол бас гадаад одоо хөрөнгө оруулалтын орчинд бол Монголын одоо ерөнхийдөө өрийн байдал бол нэлээд сайжрах шинжтэй байна гэсэн дүгнэлтийг бол өгч байна. Энэ зүйдээсээ бол яг үгээр 875% гэдэг дээр очлоо шүү дээ. Хамгийн сүүлд бол 1025 гэсэн үүдээр тогтсон тийм. Тэгэхээр бол хүү болоогоор 2 гаруй пунктаар буучж байна. Энэ бол нэлээд сайн үзүүл. Гэхдээ цаашид бол 2017 онд бас нэг том төлбөр хүлээгдэж байгаа. Тэгэхээр одоо энэ төлбөрөө одоо барагдуулахаас гадна цаашид одоо өрийн одоо стратеги улам одоо сайжруулж тэрнийхээ дагуу одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа. Ялангуяа төсвийн алдагдлыг эрс бууруулах, энэ төсвийн реформуудыг хийх олон улсын валютын сангаас тавьж байгаа шаардлагууд биш. Тэр шаардлагуудыг одоо биелүүлэх талаар бол одоо ажиллах бол нэг төрлийн шаардлага. Ялангуяа бондын солих саналыг харахад одоо нөхцлүүдийг харахад өвөөжийн төвшин нэлээд доогуур тогтсон гадаад хөрөнгө оруулагчдад нэлээд эерэг мессеж өгснийг харуулж байна. Яг дотоод санхүүгийн зах зээл нөлөөлөл талаас нь харах юм бол ямар дүгнэлт өгч болох одоо төлбөрийн тэнцэл талаасаа одоо өмнөх хувилбарууд бол шууд одоо валютын нөөцөөсөө бараг бондын төлбөрийг хийх үгүй юу гэдгийг ярьж хэлсэн байсан шүү дээ. Хэрвээ олон улс яг засгийн газраас бол ерөнхийдөө 3 хувилбараар бол энэ гадаад өрөө төлөй гэсэн хувилбартай явсан. Тэр нь хамгийн муу хувилбар нь хэрвээ одоо олон валютын сангийн хөтөлбөрийг авч чадахгүй тохиолдолд дотоод нөөцөөсөө одоо доллараар татаж одоо төлбөрөөр барагдуулах гэсэн хувилбар байсан. Гэхдээ бол энэ муу хувилбартай шилжсэнгүй сайн хувилбартай шилжиж явах болоо. За энэ нь бол мэдээж бол одоо гадаад төлбөрийн тэнцэлд бол маш сайнаар нөлөөлнө. Тэрнээс гадна сая Хятадын ардын банкта swap хэлцлийнхээ гэрээг 3 жилийн хугацаагаар сунгацглаа. Энэ маань бол бас нэг хоолойн дээр тулаад байсан энэ төлбөр маань хойшрогдно гэдэг маань бас энэ сайн үр дүнтэй. Одоо бидэнд бол бас жоохон амьсгал авах хугацаа олдлоо. Энэ хугацаанд бол одоо цаашид энэ гадаад өрийнхөө асуудлаар төлбөрийн тэнцлээ сайжруулах, гадаад хөрөнгө оруулалтын урсгалаа сайжруулах энэ талаараа бол зайлшгүй одоо ажиллах шаардлага тулгарч байна гэсэн. Валютын зах зээлийн хувьд бас нэлээд доктортой байдлыг одоо сүүлийн одоо хагас 2-7 хоногийн хугацаанд бол валютын доллар бол нэлээд тэмдэгчж эхлэв шүү дээ. Ялангуяа бол цагаан сарын өмнөх 10 хоногт бол доллар бол жил болгон л одоо нэлээд хуваар одоо өсдөг тийм тренд ажиглагддаг байсан бол сая цагаан сарын өмнө өсөлт ажиглагдсангүй. Ерөнхийдөө зөвхөн гадаад зах зээл гэлгүй дотоод зах зээл хүмүүст бол нэлээд эвтэйхэн одоо тийм сигнал тохио өгч өглөө. Хүмүүс бол доллар бол ирээдүйд буурах юм байна, төгрөгтөө итгэх нь зөв юм байна гэсэн ийм хандлага ажиглагдчих. Мөн хамгийн сүүлд гарсан санхүүгийн доктортой байдлын тайлбарт долларчлалтын нөлөөгөөс нэлээд гонцсон байсан шүү дээ. Энэ талаар за долларчлалтын нөлөөн дээр бол манай энэ судалгаан дээр бол юу гэж өгсөн гэхээр ер нь долларчлалт бол зээлийн долларчлалт, хадгаламжийн долларчлалт хоёр хуваагддаг л да. Зээлийн долларчлалтын хувьд угаасаа зээлээр аж ахуй нэгжүүдэд доллараар зээл аваад бол ямар ч ашиггүй тийм үү. Тийм учраас бол яг үгүй зээлийн долларчлалтын харьцаа бол эрс буурчсан. Гэтэл хадгаламжийн долларчлалтын хувьд бол 32% хүрч өссөн. Энэ 32% гэдэг бол дэлхийн одоо стандартаар авч үзэх юм бол маш өндөр хувьд орж байгаа. 10%-ийг бол ер нь бага хувь, 20%-ийг бол дундаж төвшин, 30% буюу түүнээс дээш ороод ирэх юм бол энийг бол одоо өндөр тийм маш одоо өндөр хадгаламжтай байна л гэсэн. Энэ нь бол яг үгээр хүмүүс төгрөгт итгэх итгэлгүй тийм төгрөгт ингээ байршуулчлаа гэж доллар тэрнээс нь хамаагүй өндөр хувиар өсөд байхаар хүмүүс ирээдүйнхээ санхүүгийн одоо өгөөж бусад эрсдлүүдэд тооцож үзээд долларт одоо хадгаламжаа байршуулах ийм сонирхол бол бий болчихсон гэсэн. За энэс сэргийлэхэд бол макро зохистой бодлогын тодорхой арга хэрэгслүүдийг авч хэрэгжүүлдэг. Тэгээд ямар хуу бодлого арга хэрэгслүүдийг авч хэрэгжүүлэх талаар тодорхой бодлогын саналуудыг бол бид нар бол гаргачихсан байж байгаа. Тэгээд энийг авч хэрэгжүүлэх талаар манай тогтвортой байдлын зөвлөлөөрөө цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авна. Цаашид бол ер нь энэ хадгаламжийн долларчдын бол харьцааг бол гарцаа авахгүй буулгах бол шаардлага бол байна. Маш тавчхан нэг зүйл танаас тодруулъя. Ялангуяа олон улсын валютын сангийн тавьж байгаа нэг шаардлага бол хадгаламжаас татвар авах тухай шууд хадгаламжийн үгийн татвар. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлж эхлэх юм бол ер нь одоо банкны пассив талд гарах өөрчлөлт улмаар санхүүгийн банкны секторт гарах өөрчлөлт ер нь юу байх вэ? За ерөнхийдөө бол энэ бодлого бол би хувьдаа бол маш зөв бодлого гэж үзэж байгаа. Ялангуяа бол энэ бол нийт ард түмэнд бол нөлөөлөл маш бага. Би зөв ганцхан статистик хэлье. Нийт хадгаламжийн 98% нь нийт хадгаламж эзэмшигчдийн 2% навагдаж байгаа. Энэ бол одоо байж болшгүй тийм одоо inequality тэгш ус харьцаа гэж байгаа.
Тэгэхээр бол яг үгээр 10% татвар авна гэдэг маань харьцангуй одоо маш их одоо хоримтлал үүсгэжсэн. Тэгээд тэрийгэ зүгээр ингээ банкнд нэвтүүлээд ингээ маш их өндөр ашиг олж байгаа. Тэр улсуудаас улс зөх хэмжээний татвар авъя гэсэн л ийм санаа байж байгаа. Тэгэхээр бол яг үгээр энэ бол бодлогынхаа арга хэмжээний хувьд зөв санал гэж бодож байгаа. Нөгөө талаас бол яг бас хэрвээ ингээ хадгаламжаас татвар аваад эхлэх юм бол одоо банкнаас мөнгө зүхтаах үзэгдэл ажиглагдах вэ гэж. Тэр болгон тийм ажиглагдахгүй байх. Яагаад гэвэл манай одоо санхүүгийн секторын хувьд бол яг үгээр ерөнхийдөө засгийн газрын үн цаас байна, хадгаламж байна, өөр одоо мөнгөө байршуулах тийм одоо санхүүгийн одоо хэрэгслүүд маш ховор шүү дээ. Тэгэхээр харьцангуй бол 10% татвар өгдөг бол энэ бусад орнуудын татврын хувь үржээ тайлбарлахад бол бага. Тийм учраас нэг тийм татвараас зүхтаах үзэгдэл бол явагдахгүй байх гэж. Нөгөө талаас энэ бол төсвийн орлогыг сайжруулах, төсвийн алдагдлыг багасгахад маш үр дүнтэй юм арга хэрэгсэл болно гэж тэгж үзэж байна. Их баярлалаа танд. Өнөөдөр бас цаг гарган хүрэлцэн ирж санхүүгийн доктортой байдлын тайлангийн талаар болон салбарын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. За баярлалаа. Үзэгчдээ бид санхүүгийн доктортой байдлын ажлын албаны дарга Ган гэрэлтэй ярилцлаа. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд зарцуулалтаа танаад байсан уулуурхайн компаниуд хөрөнгө